За, болсноо. За та бүхэнд өнөөдөр би энгийн минерал тус болон синтетиктэй тус хоёрын хоорондох ялгааг энэхүү төхөөрөмжийг ашиглаад харуулъя гэж бодлоо. Ерөнхийдөө бол бидний нүдэнд харагддаг чанарын маш том ялгаа байгаа. За энэ ялгааны хөдөлгөөрт ямар хүндрэл авчирдаг, ямар байдлаар одоо яг ажилдаг иймэрхүү зүйлийг та бүхэнд бодитоор харуулъя гэж бодлоо. Тэгээ бүгдээрээ туршилтанд орцгоё. За миний өмнө энэ ч одоо яг одоо монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг тос байгаа. За энэ бол нэг хямдвчлаад бид нар бол хаан чамаагаа авчдаг тийм тос байгаа. Энэ тосоо эхлээд төхөөрөмжөндөө суйрлуулъя. За ингээд төхөөрөмжөндөө суйрлуулсан байгаа. Одоо төхөөрөмжөө ажиллуулна. Тэгээ ажиллаад явж явах хооронд нь ачаал өгөх буюу одоо энэ яг ижилжин тийм туухаанууд байгаа. Эднэрийг ашиглаад ачаал өгнө. За одоо ямар нэгэн туухаа нэмээгүй байна. Ерөнхийдөө яг энгийн ажиллаж журмаар ажиллаж гэсэн. За одоо ачаал өгцөө. Нэг туухаа дуунууд дэс нэмж байгаа сонсож байна. 2. За ачаал нэг нэмжсэн 3. За хэвтсэн дуу үүсч байна. 4. Дөрөвт тухайн дээрээс эхлээд хитэнсэн дуу үсээд ерөнхийдөө бол энэ маань чанар бол ер нь бол муу байна гэсэн үг. Одоо бол Оконо брендийн тосыг төхөөрөмжөндөө хийх болно. Тэгээд Оконо брендийн тос хэрхэн одоо яг илүү чанартай байгаа бол тодорхой харагдана гэсэн үг. За тосоо авчээ. За Оконо тосноос одоо энэ савндаа хийгээд төхөөрөмжөндөө суйрлуулж. За тосноосоо хийсэн. Суйрлуулчихъя. За төхөөрөмж ажиллах. За түрүүнд хэлсэн адилхан жинтэй туухаанууд байгаа. Эхний туухаан тийм. За ачаал өгч байна. Хоёр дахь туухаа. За хоёр дахь туухаа явсан. Гурав дахь туухаа. Гурав дахь туухаа, дөрөв дахь туухаа гэж байна. 4. За 5 дахь туухай тавья. 5. За 6 дахь туухай тавья. За 6 туухай. 7. 8. 9. За 10 дахь туухай тавих шүү. 10 дахь туухай тавьлаа. За 10 дугаар тавьсан бол одоо ямар нэг ихтэлсэн дуу байхгүй байна. Ачаал бол ерөнхийдөө энгийн минерал тосыг удах юм бол хэд дахин ачаал нэмэгдсэн байгаа. За энгийн минерал тос 4 дахь тугаан дээр ихтэлж дуурайад зогсож байсан бол одоо Оконо брендийн тосон дээр бол нийтдээ 10 тугаан тавигдсан байна. За ингээ 11 дахь тугаан тавья. 11. Одоогийн байдлаар төхөөрөмж хүндэлсэн дуу байхгүй, ямар нэг ихтэлсэн дуу байхгүй. За 11 дахь тугаан, 12 дахь тугаан би хамгийн сүүлчийн тугаан тавья. За ерөөсөө чанар нь ийм л байна. Энгийн минерал тос болон синтетик тос хоёрын хоорондох чанар юм байгаа. Хөдөлгүүр дотор явагддаг процесс юу? Бидний нүдэнд харагдахгүй процесс яг ийм чанартайгаар явагдаж байна. Тийм учраас та бүхэн маань машиныхаа тосыг сонгож солиулж амжаагаа бол Батүлэг автосервис дээр Оконо брендийн одоо бүтэн синтетик тосоо зарагдж байгаа. Та цаг авахгүй шууд ирээд үйлчлэгээ хийх бүрэн боломжтой.